Сайн байна уу? Хай. Амьснагийн дараагийн реакшн бичлэг болж байгаа танд баярлалаа. Өнөөдөр бид танд зарим киноны сүдийг үзүүлэх бөгөөд та тухайн киноны нэр болон мөн эдгээр кинонууд юугаараа нийтлэг байгаа болохыг хичээнэ. Кинонууд хоорондоо юу? Тийм. Энэ кинонууд нэг зүйлээр холбогдсон байхгүй юу? Тэгээ юугаараа холбогдсныг нь хэлэх юм. За тэрийн сүлд нэлэх юм шүү дээ. Заарлаа. Болголоо. Тийм ээ. Билээ. За. Так. So unsanitary. Just relax and enjoy it. Энд чи юу л энэ бол та энэ нэг кинолаа. Нэрийг сонгохгүй. Гэтэ ямар ч юм үзчихсэн. Ямар тэмдэглэл нэг юм ном талбарт нэр идэм үү? Энэ нэг Оскарын Best Picture авсан Green Book гэдэг кино туслах эрэгтэй дүр Махершале айлынхаа би буруу хэлж магадгүй байна. Энэ чинь нөгөө нэг Green Book шүү дээ. Энэ яг гоё кино байсан. Нийс нь юу л Green Book. Green Book тийм Green Book. Би яг бүрнээр нь бол үзээгүй. Гэхдээ баг энэ үдсэнс ялгаагүй баг бүх юм мэдэндээ. За ингэж цонхоо юм аяхгүй гэж. Энэ киног үзээгүй юм байна. Цонхороо шошидээд байгаа ч таалдахгүй. Энэ тэгээд кино энэ бодит явдлаас хэлсэн кино юм байл шүү дээ. Нөгөө Green Book-ны дагуу яг нөгөө нэг одоо өнгөт арьснуудын явах хэвээр зааврыг заасан тэр нэг маршрутын номны тухай гардаг кино гэсэн. Яг нөгөө арс өнгөний үзлийн талуулаар айгуу гоё гаргаад өгсөн юм шиг санагддаг ш надаа. Энийг хараа шууд мүч ингээд шууд ингээд санагдлаа. Best Picture аваад Академи аварцаас тэгэнгүүт энэс хойш ерөөдөө би бараг дахиж Академи аварцныг үзэх сонирхолтой болсон да. Юм кино бол гоё кино. Гэхдээ ингээд юм Best Picture бол би бол авахааргүйсэн гэж боддог. Яг тэгвэл тэр жил гарсан Рома гэдэг Альфонсо Куаронгийн найруулагчийн киноос тэр бол бүр timeless beautiful masterpiece киноос. Тэгээ тэр кино Best Picture аваагууд ер нь бол айгуу сэтгэл гонсаас энэ киноноос олж. Yes. Энэ уух юм уу нөгөөчтэй? Гурван найз мөн тэ? Биш юм уу? Энэ гэсэн би энэ сүүлийн үед Монгол киноос үзэв. Гурван найз гэдэг кино биш үү? Манай Монголын кино шүү дээ. Гурван найз. Гурван найз биш үү? За юу вэ? Яасан байх нь болов? Ямар хотын залуус нэг тийм нэр. Их хотын залуус л үү? Яна босрол телевизэн хүлээгөө бигчсэн кино. Гэхдээ их хотын залуус. Их хотын залуус л юу лээ? Мөн үү? Би ерөнхийдөө Монгол зонголын удаа сайн мэднэ. Соруулаар заавал сорж өгнө гинэ. Та сорох дуртай юу? Гээ хялгаа байдаг шүү дээ ер нь. Бараг ингээд тагийн навд ингээд уцнаад байгаа юм шиг байдаг шүү дээ. Бид бүхэн сорж уух дуртай байсан юм. Жохон барууны төлөө стилтэй тийм гой кинонууд гарч ирсэн. Тэдний нэг байна. Тийм. Тухайн үед бол үзчихэл гэсэн. Ерөнхийдөө л бүх ангид бараг үзсэн баха. Энэ киноны дуу их гоё байсан санагдаад байна тухайн үед. Сонсонгууд яг үндсэн саундтрак нь их гоё байсан санагдчих. Чикен гарч байна. Жат би нөгөө 40-гүй ажилдаа явжаад үлсчүүд ороод ирсэн. Тэгээд энэ үлссэн чинь жоох хэцүү шүү. Гурван найз шил мэдгүй юм байна. Үзээгүй юм байна. За тэгэхээр энэ кинон 2015 онд боловсрол сугаар цацагдж байсан. Их хотын залуус хэмжээтэй зурлах кино байгаа. Адилхан жүжигчтэй болохоор андуурсан юм байна л та тий. Friends шүү дээ. Оо, Joey бас нэг KFC барьцсан орж ирж байна. Friends. Joey my man. Алдтай зурлал. Friends зурлаа тий. Одоо алдарт Friends. Энэ Friends хаа. Би бараг 10 зурглын 10-аас илүү удаа үзсэн баха. Эхнээс нь тусдал. Киног нь үзсэн. Ангид найзуудаар буцаа уулздаг. Зөв л үзэд ямар хөвчлөлтөөс нэг л гибүлээрээ энэ үзтараа. Та кино нөө. Яа. Гач. Friends найзууд. Хүмүүс нэлээд ихт үтсэн юм шиг үлээ. Би бол movie box-аар гарч хатан л үтсэн. Тэгт хэдэн гэдгийг санахгүй. Би энэ Friends-ийг бүр амар олоод үзсэн шүү дээ. Би баг юу гардаг яадаг гэдэг бүр бүгд мэддэг. Хамгийн дуртай дүр. Chandler Joey. Ер бүрэн л дуртай юм. Jennifer Aniston гэж манай да. Chandler. Зүгээр Chandler одоо гоё санагдаад байна. Sarcasm King of Sarcasm шүү дээ. Энэ Joey штэ те киноныхоо ингээд ихэнх хэсгээр нь хоол иддэг тийм сценд орсоор агаад 70% нь нөлөөдөө орсоор агаад ингээд ходоод нь шархлаад өвчин тусаад тэгээд ингээд цаарл марл үстэй болчихсон. Тэгээ өсвөр насндаа хүүхдүүд ерөнхийдөө Friends үзэж бас англи хэлнийхаа мэдлэгийг бас зузаадгсан байдаг гэж би нэг зүйл сонссон. Тэгээд
Миний англи хэлтэй муу нь би Friends үзээгүйтэй холбоотой. Тэгэд англид сурах хүсэлтэй хүүхдүүдээ бол ер нь Френцийг л үзчих юм байлээ дээ. Юу гэж хэлж байгааг нь ойлгохгүй мөртлөө үйл хөдлөлөөс нь гараад тэр үгийг ойлгочхоор их гоё ингээд юм сайн жүжиглэлтэй байдаг болохоор ингээд юм асар ойлгомжтой. Юм хийж явахдаа ч юм уу ер нь ингээд байнга л юм Friends ингээд байждаг. Өдөржин гэртээ байх юм бол Заримдаа ингээд ямар ч хийх юмгүй болдог шүү дээ. Эсвэл ингээд амар ингээд стресстэй үе ч юм уу. Яг тэр үе болгон дээр би зүгээр Friends-ийн дурын ангиас сонгоод тавиал үздэг. Яг ингээд бага наснаас минь хойш одоо хүртэл яг би өнөөдөр ингээд үзэж байгаа гарч ирсэн зав. Яг ингээд одоо хүртэл надад ингээд надтай хамтдаа байдаг кино. Маш үнцэнтэй кино. Миний хувьд. Уус Friends бол би бол бүх хүмүүс үзээсэй гэж хүсэж байна. Үзэж байгаа хүн байх бол заавал үзээ гэж би комент юм байна. Highly recommended шүү. I know. You enjoying your chicken, Dad? Yes. Писта үзэж байгаагүй мэнэ. Мэдгүй мэн. энэ кино бол биш мэдгүй. Эсвэл үзэж байгаагүй киноны ямарчсан. Энэ кино мэдгүй. Гэхдээ би гол дүрийн жүжигчнийг нь бол мэдж байна. Загламаас эцгийн нэг Sony тоглолт шүршүрж буудуулж өгдөг. Манай ах байна. Би ч бол нэрийг мэдэн гэхдээ яг толгой шууд орж ирэхгүй. Яг орой хоолн дээр гэр бүлийнхэн дахиад захиалцсан тэгэл сайхан. Энэ киноны хэсгүүдийг үзэж юм идэх хүсэлж байна. Биш юм ичээд эсвэл тээ. Өглөө одоодээс бол яах л юм бэ? Энэ киног мэдгүй байна. Юу гэдэг кино вэ? Ер нь 17 он цэцгэжсэн Undercover Gone Parks нэг кино байна. За дараагийн кино. Dude, where is she? I can't wait. Энэ Google-дан кино шүү дээ. Яа бүтэн хөхтэй. Та киног үзчихсэн үү? Тэ хөөхт байх та. Нэр нь юу лээ? Бүр багтаа. Нэг телевизээр явж явах шиг ус. Тэгээд үзчихсэн чи агаа орж ирснэ. Юу үзээд байгаа гэх мантражсэн яг санаанд орж ирж. Би хүүхд тахтаа үзчихсэн. Энэ угаасаа том үний кино үсттэй тий. Хүүхдийн кино биш. Надад бол ер нь таалагддаг. Ийм ёс бус зүйлс. Тэгснэ гадна л нь бүгдийг нь болоод идчихлээдгүй. Яг нөгөө нэг энэ KFC-ийн дахианы гадна л нь юм crispy байдаг болохоор тэр нь гоё болохоор бүгдийнх нь гадна л идчихэж байгаа юм байна л да. Яана. Тэгэхээр зөвхөн аль нь идэв шүү дээ. Манай нэцэг ингэдэж шүү дээ. Чикли нөгөө нэг гаднахуудын нөгөө бүдүүнөө идсэн байна. Дахианы махны хасанд нь дуртай юу? Яа. Хүүхэлтэй нэрийг бол мэдэхгүй юм байна. Энэ бол тэр нам хүүхд байх. South Park байгаа. Яа таацсан те? South Park. Вектор үзэж байгааг л те. Гэтэ бол мэдх юм байна л да. South Park гэдэг ч те. South Park. Энэ нэг хүүхд зориулсан кино, хүүхэлдэйн кино бол биш шүү. Энэ насан турш 21-ээс дээш насны хүмүүс зориулсан киноос би нэг хүүхд тахтаа үзсэн байт юм аа. Тэгээ ер нь л манайхан MTV гэдэг үзсэн. Энэ Монгол орчуулгад нэг хэсэг гардаг байсан шүү дээ. Ямар шиг өчлөөтэй. Син телевизээр гардаг байсан энэ ёс бус хиллэг агуулгдсан гэдэг утгаараа орой 12 цагаас хойш гаргадаг байсан баха. Тэгээ дээж хоёроос нууцаар үздэг гэсэн санагдаж байна. Яг үзээ суужсэн чи ээж ард дээрээ зогссон. Тэгэл нэг хүнийг ард зогсдох нэг мэдрээд тэргээ ард ш. Тэгэл харангуут ээж ам ангацал зогсоодсэн. Fucking юу үзээд байгаа юм болоо гэсэн байдалтай. Тэгэхээр би улам өргөжлөж үзсэн. Тэгэхээр энэ хүүхд кино болохоор 1997 онд анх цацагдаж байсан South Park. Тийш тий. Бага. Рокт би нэг онц дүмд гээд нэг ажлын сонсож байхад энэ South Park гэдгийг үздэг байсан гэдэг өөрөө. Тэгжсэн. Тэгээ бас энэ магадгүй нэг inspire авсан нэг бүтээдүүдийнх нь бас нэг гэж магадгүй л гэж бодсон. You guys think about is that it? You damn skippy. Monroe, my man talk. Очны ил кино шүү. Энэ киног үзчихсэн үү? Үзэж байгаагүй байна. За би энэ киног тэгтээ зүгээр тааж магадгүй юм шиг байна. Тэгтээ бол яг манай нөгөө хууц өвж жихэн жүжигчд маань залуу дээр явж байна. Голд нөө залуу би үзэж өглөө өгшөө. Манай нэг хоолнд оруулж штэ. Нүүдүүл нь л чи дандаа идэх юм аа мэдэх юм аа. Буудаа дадлааш та надаа. Matrix-ийн Morpheus лөө таньдаг жүжигчтэй байна. Би тэгтээ нэрүүдээ сайн Samuel Jackson явж байна. Энэ Spike Lee-ийн кино гэж магадгүй хаа. Do the Right Things бол арай л биш бах тий. Тэгээ нэг найзаа хоолнд оруулах гээд нөгөөт нь KFC идэж үзээгөө тэгээ данхуудаа идэж үзэх гээд. Тэгээ орсон чи воо энэ хуучны амир орж үжигчтэй шүү дээ. За энэ үс үзэж байгаа юм аа. Хүүхд кино болохоор 1988 онд ирсэн School Days гэдэг кино. Харин цуврал кино үздэг үү эсвэл ганц ангитай кино үздэг үү? Хөвчлэн аниме үздэг. Дараа нь
ганц ангитай кино дараа нь цуврал. Нэг ангит кинонууд л их үзэндээ. Ганц ангитай. Аль алийг нэр нь үздэг те. Ер нь завгүй байх үедээ бол мэдээж тэгэл нэг ангитай кино л үзсэн. Ялгаагүй аль алийг л үздэг шүү дээ ер нь бол. Харин киноны төрөл жанрын хувьд бол ямар төрлийн кинонд төлөө тустай? Драм. Тийм мелодрам. Тэгээ дараагийнх нь болохоор триллер. За би болохоор заавал ийм жанрын гэдгөө ер нь тийм сүүлийн үед бас ингээд тренд болж байгаа ч гэх юм уу те. Найруулагч нь өөрөө айдгаа гаргаад зохиолоо бичээд тэгээ бүтээсэн яг юм нэг спешиал зөвхөн нэг тэр найруулагчийн яг зөвхөн тэр найруулагч л зөвхөн хийж чаддаг яг тийм тусгай кинонууд гэдэг чинь тийм кинонууд л ер нь дуртай. Ер нь жоохон акшн төрлийн кинонууд гоё. Ер нь тэгэл funny, dramatic гэдэг лөө. Тэгээ жоохон трейлер төрлийн нэг зодонтой акшн. Ер нь Hollywood-ын кинонууд юм ээ. За тэгвэл эдгээр кинонууд яг юугаараа нийтлэг юм бэ? Мэдгүй одоо тэгээ сонирхол энэ одоо өдрийн цагаар дандаа зураг авсан кинонууд юм болоо. Одоо тэгэл ойлгомжтой шүү дээ. Kentucky Fried Chicken, KFC дахиад гарч байна. Тэр бүгд Kentucky Fried Chicken идэж байна. Баахан Kentucky Fried Chicken-ууд л гараад байл л да. KFC л дахиад байла. Хаашаалаа дахиад. Овсготой хүн онлайнаар захиалдаг. www.kfcmongolia.com KFC-ийн менюнээс идэх дуртай хамгийн дуртай багц. Бэслэгтэй багц. Нөгөө нэг уяг багцнаас л захиалдаг юм л. Косло лөө. Тэр салааттай дахиад. Сайн мэдгүй нөө манай ажлын хүн KFC дэнгүүттэй манай ажлын дүүм явчдаг тэнгүүд тэгэл хамгийн ихээс нь л авдаг шүү дээ. Ер нь бол тийм олол байдаг болохоор Ер нь хамгийн ихтэй нь одоо бодоход бол уяг багц юм байна доо. Таны бодлоо таны махтай зөвхөн хамгийн төгсгөл Pepsi юм байна л да. Косло. Кетчуп манууд хоёр найруулсан тийм савс. Япон байцааны салаад идэв шүү дээ. Яг Япон нөгөө терияки чикен идэв шүү дээ. Би тэрэн дуртай. Шасны ус. орчин бас найзууд бах. Ер нь бол ганцаараа идэхээр яг юм ганцаараа KFC идэж байгаа гэдэг зүйлээр амар тийм дебил байгаас тэ яг юм хүмүүстэй идээд ингээд юм гар урууга заавруулаад сууж ах ингээд юм хамаагүй гоё. Илүү жоохон тийм family хамт олонны хоол. Pepsi ч юм уу аг гой сагдаад те. Кола ч юм уу хийжсэн ундаа тэгээд тэр байцын слайд гэдэг чинь те KFC-ийн. Тийм кола слайд гэдэг тэр бас аг гой сагдаад шүү дээ. Таны хамгийн гоё мөч юу вэ? Мөч юу? За ээж та сойст орсон миний болов. Тэгээ Nomads-д ороод миний mindset амарсан өөрчлөгдөөд ингээд илүү олон зүйлүүдийг ойлгосон тэр мөч нь амар гоё шээ. Өдөр бүр штэ. Цаг минут болгоо штэ. Найзуудтайгаа л байх мөч юм уу? Найзуудтайгаа цаг өнгөрөх мөч үү? Гэртээ ганцаар авах мөч. Өссөн бүхний гэж бол. Сүн унтахгүй байжгаад гоё тийм зурс хийсэн гоё шин санаа орж ирэх мөч. Их сургуулаа төгсөөд яг анхны ажлын байран дээр очиод яг ажиллаа эхлүүлж исэн тэр нь их гоё. Мөч байсан юм байна. Одоо бодоход. Хамгийн гоё мөч хоол идэж байгаа мөч аа. За баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн мэдтгэгчээр KFC ажиллаж байгаа. За баярлалаа. KFC-ийн тандаа баярлалаа. Амтаж харсан дахиад KFC-д л байдаг гэсэн байна. Баярлаа. Биш тэ KFC гинод нэг зөндөө тарааж явсан дөө өөрөө авах гоё шүү. За баярлаа. Нөө KFC гэж юм уу? Баярлалаа. Баярлаа. Баярлаа. Тэгэхээр энэ удаагийн дугаарыг үзсэн баярлалаа. Тэгээд like and share, Like and subscribe хийгээрэй. Энэ удаагийн дугаарыг үзсэнд баярлалаа. Тэгээ хэрвээ таалагдсан бол like and subscribe. Лайк болон subscribe хийгээрэй. Баярлалаа. Энэ удаагийн реактийн дугаар таалагдсан бол like тэгээд subscribe дараарай. Баярлалаа. Энэ бол Amazon Reacts. Merci. Merci.